танилцсан. Бид нар Форскерийн юм дээр конференц дээр очсон чинь номлогч нь гарч ирээд за хоорондоо мэдчлээрээ гэд тэгсэн чинь Форскерийнхэн бас мэдчлээ ингээ яриа зогсчихдаг байхгүй юу. Тэгсэн чинь за одоо болоо манайх ингээ салхаа мэдгээ хийдэг гэх. Яг манайс бас яг тийм форумд орсон. За гоё нэг бид ариун сүнсний урсгалаар ярьж байгаа нь гоё наа. За ариун сүнсээр тамгалуулсан гэдэг өнөөдрийн номлын сэдв. Тэр одоо бүгдээрээ ариун сүнсээр тамгалуулсан хүмүүстэй. За түлхүүр ишлэний Эфес 4:30. Бурхны ариун сүнсийг буу гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан билээ гэж. За зэлбэрээ. Эцэг минь танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Та биднэрт өгөө өгч өгөөрөө өдөртөн чиглүүлж бидний амьдралыг залж зөв чиглэл рүү явуулж гэдэгт үнэхээр талархан зэлбэрч байна. Эзэн бид нар үнэхээр зөв үдийг татаж орсондоо бас талархан зэлбэрч байна. Эзэн та бас цаашаа явах хариуцлагын замаар нь бид явуулахын тулд өөрийнхөө сүнсээр тамгалж өгсөн бас үнэхээр талархан зэлбэрч байна. Эзэн та өнөөдөр биднэрт өөрийнхөө өгсөн үгийн утга учирыг задлж ойлгоход та туслаарай. Ариун сүнсний ялгах чадваруудыг хүн болгонд өгч энэ мэдлэгийн өгүүдийг зүрхнийх мэдлэг болгож суулгаж өгөөрэй гэж бас гоё зэлбэрч байна. Эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Эзэн. Таны өгсөн өгүүдийн төлөө, таны өгсөн бүх зүйлсийн төлөө үнэхээр талархан зэлбэрч байна. Эзэн. За өнөөдөр бид нар танд бас өвчтөе хүмүүсээ өргөж байна. Эзэн. Ядарч сүлдсэн өвчнөд татлагдсан байгаа тэр бисүүдийг та сэргээж, эдгээж муу сонс өвчний бактери вирусуудаас чөлөөлж өгөөрэй гэж гойн зэлбэрч байна. Эзэн. Байгаа газар та сэргээж босгож өгөөрэй гэж Иесус Христийн нэрээр гойн зэлбэрч байна. Эзэн. Эзэн танд талархъя. Тэгэхээр их талархъя. Иесус Христийн нэрээр залбирлаа. Амен. За энд Бурхны ариун сүнсийг буу гомдоо. Ердөө хоёр өгүүлбэр байгаа. Нэгдүгürt нь ариун сүнсийг гомдоож болохгүй гэж хэлсэн байна. Хоёрдугаар өгүүлбэр нь яагаад гомдоож болохгүй гэсэн юм те. Золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан. Тамгалуулсан учраас та нар ариун сүнсийг гомдоож болохгүй гэж хэлсэн. Тэгээ ямар үед ариун сүнс гомддог вэ гэдгийг бид мэдэн тийм ээ. Бид нар ариун сүнсний дуу хоолойг сонсохгүй байгаа үед өдөр дамжийг сонсохгүй тоохгүй яваад байгаа үед ариун сүнс гашуудаж бүр зүрх нь шархирдаг байгаа тийм. Яг Иесус Иерусалимын төлөө шаналж байсан шиг тийм шаналдаг. Бид нар Библиэс уншихад Иесус хамгийн сүүлд Иерусалимын төлөө шаналхдаа юу гэж хэлсэн бэ? Би та нарыг дахиад дэгдэхийгээ тийм ээ өдөнд ороо хурчих гэж цуглуулах гэж байдаг шиг би тэгж цуглуулахыг яасыг хүслээдээ та нар цугларж өгсөнгүү дээ гэд ингэж зүрхэн шархирж хэлжсэн байдаг те. Тэр шиг ариун сүнс би та нар ийм хийгээсэй гэж ямар их хүслээдээ даанч та нар тэгж өгсөнгүү дээ гэж ингэж гомддог байгаад. Тэгээ ариун сүнсийг эсэргүүцэх нь бол ариун сүнсийг гомдоож байгаа хэлбэр болж байгаа. Тэр дуу хоолойг сонсохгүй байгаа чинь эсэргүүцэж байгаа хэлбэр, хэлснийг нь хийхгүй байгаа чинь эсэргүүцэж байгаа хэлбэр. Тэрж байтугай Библи уншихгүй байгаа хүртэл ариун сүнсийг эсэргүүцэж байгаа хэлбэрт ордог. За юуны төлөө бид нар тамгалуулсан гэж юм? Золилтын өдрийн төлөө гэж. Золилтын өдөр гэдэг бол юу? Англиар бол Day of Redemption гэж байна. Redemption. За англиар Библийг уншихад Иесусыг Savior, Redeemer гэж хоёр амьдардаг. Монгол руу орчуулалтаа хоёулангийн аврагч гэж орчуулсан байдаг. Яг Redeemer гэдэг нь бол бид нар хэлж байхдаа аврал бол
3 цагтаа гэдэг те. Өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагаа. Өнгөрсөн цаг нь юу гэдэг бид нар Иесус Христэд итгээд аврагчаараа хүлээн зөвшөөрсөн үед бид нар аврагдсан. Тэр бол бидний аврал өнгөрсөн. Бид нарыг аврагдсан. Иесус Христэд итгээд аврагдсан. Тэр бол бидний авралын өнгөрсөн цаг. Одоо бид нарыг өдөр тутам аврагдаж явж байгаа тийм ээ. Янз бүрийн атак довтлогоонуудаас тийм ээ. Янз бүрийн өвчнүүдээс янз бүрийн асуудлуудаас аврагдаж явж байгаа. Энэ бол бидний одоо болж байгаа авралууд. Дараа нь бид нар эцсийн өдөр Бурхны өмнө очихдоо Бурхан миний итгэмжтэй сүхтэд ийшээ ороо гэд Тэнгэр рүү оруулах юм бол бидний авралын хамгийн сүүлийн цэг нь болж байгаа тийм ээ. Бидний найдвар тэнд авралыг минь яг баталгаатайгаар аваачаад тэнд биднийг Бурхны дотор орж. Тэр бол бидний яг тэр өдрийг золилтын өдөр гэж хэлээд байгаа. Бид нар redeemed гэж. Одоо бид нар юу гэдэг янз бүр ингээд купон цуглуулж байгаа дэлгүүрт очиод тэр купоныг ядгүй redeem хийдэг те. Тэрнтэй адилхан бид нар итгэлээрээ алхаж авралаа баталгаажуулж явсаар байгаад очиод авралаа гүйцэд болгоод авж байгаа байхгүй тийм. Тэр яг золилтын өдөр гэж. Яг тэр хүртэл явхад чинь ариун сүнс хамгаалж өгч байгаа байхгүй юу? Золилтын өдрийн төлөө бидний итгэлийн амьдралаар тууштай явуулахын тулд ингэж явуулахдаа биднийг ариусгаж авч явдаг байгаа тийм. За энэ золилтын өдөр юу хийх вэ гэхээр энэ золилтын өдөр бид нар алдаршуулгадна. Иесустай хамт Бурхны хажууд зогсоно шүү дээ. Иесус Бурхны баруун гар талын хүндэт суудалд залгарсан байгаа гэж байна. Бид нар Иесусийн хажууд зогсоно. 2 дугаар Тесалоник 2:14 дээр үүний тулд тэр бидний сайн мэдээгээр дамжуулж та нарыг дуудсан ингэснээр та нар бидний эзэн Иесус Христийн алдрыг хүртэх юм а гэж. Иесустай хамт байна. За бид нар авралаа гүйцэд болж явна. 1-р Тесалоник 5:9. Яагаад гэвэл Бурхан биднийг уур хилэнгийн төлөө бас харин бидний эзэн Иесус Христээр дамжуулан авралыг олж авахын төлөө томилсон юм а гэж. Тэнд очиод гүйцэд болно гэж хэлж байна тийм ээ. За тэгээд бас өв залгамжлалаа бид нар хүртэнэ. Биднийг өв залгамжлагч гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. Эфес 1:14 дээр тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж түүний алдрыг магтуулахын тулд өгсөн юм а. Өв залгамжлагч нь хэн бахвар Бурханы хүүхдүүд ч тийм ээ. Бурханы хүүхдүүдийн үед бид нар тэнд очиж өв залгамжлалаа аавна гэд тэрийг хэлж байна. За бидний яг сэтгэл гүйцэд сэтгэл аврагдана. Бид нар Иесус Христийг хүлээж авахд бол сүнс аврагдсан сэтгэл бие хоёр аврагдаг байгаа гэсэн тийм ээ. Би бол бидний Тэнгэрт Иесустэй уулзаж хөргөлтийн үед бол би хувираад өөрчлөгдөж байна. Харин сэтгэл бол энэ золилтын өдөр яг аврагдана. Еврей тэр болтлоо бид нар сэтгэлээ цэвэрлэж явж байгаа тийм. Еврей 10:39 харин бид сүрэл рүү ухралт хийдэг хүмүүсээс харин итгэж амийг хадгалдаг хүмүүс үлээ. Энэ ам гэдэг нь энэ дээр сэтгэлээ хэлж байгаа. Соол хэлж. Тэгээ бид нар Эхлэл 1:27 дээр Бурхан сүнсээ үлээж өгч яддаг бид нар амьд оршигч болсон гэж хэлдэг тийм. Тэгэхээр энэ буцаад яг энэ амьд оршигч тэнд болж байна гэсэн. Дараа нь бид нар золилтын өдөр сүнслэг гүйлгээ хийгдэж дуусна тэр өдөр. Сүнслэг гүйлгээ гэж юу гэхээр бид нар сатааны хүүхдүүд гэж жаад Бурханы хүүхдүүд болж байгаа тийм. Бурхан биднийг өөрийнхөө хүүгийн үнээр худалдаж авч байгаа чинь худалдаа хийж байгаа гүйлгээ хийж байгаа байхгүй юу. Бид нар тэнд бүтээлийн хувьд бид нар бүтээгдэхүүн болоод тэр транзакшнд орсон явж байгаа тийм. Сүнслэг гүйлгээ хийж дуудана гэж бид нар яг Бурханы яг жинхэнэ өмч болж тэнд очно гэсэн үг. 1-р Петр 2:9 харин та нар бол сонгогдсон угсаа хаант тахилч нар ариун үндэстэн Бурханы эзэмшлийн ард түмэн юм а. Одоо бид нар одоохондоо яаж юм? Заримдаа нэг Бурханы үгчийг яваад, заримдаа нэг сатааны үгчийг яваад байгаа юу? Тэ? Тэгээд яваад байгаа шүү дээ, тэ? Тэнд очихдоо бид нар тэр үртэл явж чадах юм бол яг Бурханы эзэмшлийн ард түмэн.
болно гэсэн үг. За тэр болтлол тэр золилтын өдөр болтлол яг энэ гүйлгээний гүйлгээнүүд бол хийгцээр явна. Бид нар энэ гүйлгээг худалдан авалт гэж хэлдэг тийм. Англиар бол purchase гэж хэлж байгаа тийм. Бид нарыг Бурхан худалдаж авахын тулд ямар их юм гаргасан, юу хийж байгааг бид нар одоо энэ амьдралынхаа турш хараад явна гэсэн. Нэгдүгээрт нь Есүсийн цусаар бид нарыг худалдаж авсан. Амьдралаар нь бид нарыг худалдаж авсан. Хоёрдугаарт нь одоо бид нарыг итгэлийн амьдралаар явхад ариун сүнсийг Бурхан Аав, Иесус хоёр амлаад өгсөн тийм ээ. Тэгээ энэ сүнслэг гүйлгээн дотор бид нар ариун сүнсээр өдөрдүүлж явах хэрэгтэй болж байгаа. За энэ сүнслэг гүйлгээ яаж эхэлсэн бэ? Эфес 1:13-аас 14-ийг харъя. Түүний дотор та нарт бас үнний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссны дараа мөн түүнд итгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан байна. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний үеийн батлан дагч бол түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм а гэж хэлж байна. За 13 дугаар ишлэлд гүйлгээ яг ихснийг харуулж байна. Авралын сайн мэдээг сонссны дараа тийм ээ. Бид нар сайн мэдээ сонссны дараа бид нар түүнд Иесуст итгээд тэгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан. Тэгэхээр сайн мэдээ сонсоод бид нар Иесуст итгээд Иесусыг хүлээж авахд ядгүй бидний дотор ариун сүнс орж ирдэг. Энэ бол ариун сүнсээр тамгалагдсан гэсэн үг. Бид нар өөрчлөгдсөнөө мэдж гин гэх юм бол яг тамгалагдсанаа мэднэ. Бид нар яг итгэхийн өмнө ямар байснасаа шал өөр, эрс өөр болдог. Тэгээ эрс өөр болдог. Бид нар ууртай байдаг бол тайван болдог. Банкын төгшүүртэй байдаг бол биднэрт амар тайван ороод ирсэн байдаг. Тийм ээ. Гуниг гутралд байсан бол биднэрт баяр хөөр ороод ирсэн. Их маш өөр болдог байна. Энэ бол бидний ариун сүнсээр тамгалагдсны жишээ болж биднэрт харагдаж байна. За тэгээд дараа нь ариун сүнс биднийг Бурханы эзэмшлийн золилт хүртэл гэж байна тийм ээ. Тэр золилтын өдөр хүртэл бидний өвийн батлан дагч болно гэж хэлж байна. Батлан дагч. Энэ бол тамгаас өөр батлан дагч болох. Тэгээд түүний алдрыг магтуулахын тулд өгсөн. Батлан дагч энэ үг бол гүйлгээний хувьд депозит гэдэг үг байна. Бид нар банкнд очиод мөнгө хийхдээ депозит тийм ээ. Тэр мөнгийг дараа нь ашиглахын тулд бид нар банкнд хийж байгаа тийм ээ. Яг энэ депозит гэдэг үг байхгүй юу? Down payment, deposit гэдэг үг. Окей? Put down гэдэг ийм үгнүүд энд явж байгаа. Ариун сүнс биднэрт өөрөө депозит болж ирдэг гэсэн. Ариун сүнс. За энэ юугаар ирэх үү гэвэл хоёр ариун сүнсний хоёр дахь үйл ажиллагаагаар ариун сүнсний баптизм бид нар хүртэн тийм ээ. Тэгэхэд ариун сүнсний хүч ирнэ, бэлэг авьяасууд ирнэ. Энэ бол ариун сүнстэй хамт ирж байгаа депозит болж ирж байгаа биднэрт ирж байгаа хөрөнгө оруулалтууд. Энэс Бурхан биднэрт бүх зүйлийг хөрөнгө оруулалт болгож өгсөн тийм ээ. Иесусыг өгсөн, ариун сүнсийг өгсөн. Тэгээ ариун сүнс өөрөө бас юм хөрөнгө оруулалт болж ирдэг байна. Тэгээд яахын тулд ирж байгаа нэхэр Иесусийн алдрыг магтуулахын тулд өгч байгаа бүх зүйл. Иесус хэлэхдээ ариун сүнс ирээд та нарт бүх зүйлийг заана тий. Аавын тухай, миний тухай бүх зүйлийг заана. Бүх сургаалыг заана гэж хэлсэн Иесусийн тухай. Одоо энэ хоёр ойлголтыг ингээд туссан авч үзье. За тамгалсан тухай ойлголтын тухай эхлээд авч үзье. Тамгална гэдэг чинь юу гэсэн утгатай вэ гэхээр бид нар олон тамга мэднэ тийм ээ. Янз бүрийн хэв хийгээд тэрийгэ бэхэнд дүрж агаад ингээд тамгануудыг дардаг байгаа тийм. Эрхэн өрөөгөө бэхэнд дүрж агаад бас хууныхаа хийгээр бас тамга дарж болно.
бас шингэн лацсан дотор тамганыхаа хэвийг дараад шууд ингээд хамгаалдаг. Янз бүрийн тамгануудыг бид нар мэднэ, тийм ээ. За энэ тамганууд ямар зорилтоор өгдөг юм бэ? Нэгдүгээрт нь тэр тамгалж байгаа зүйлийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа, тийм. Энэ зүйл аюулгүй. Тэгээ загтал дээр ингээд лацтай тамга дарцсан байвал эзэндээ хүртлээ энэ аюулгүй хүрэх ёстой шүү гэж судалтай. Одоо бид нар Америкийн шуудангаар загтал хүлээж авахд дандаа шуудангийн тамгатай байдаг, тийм. Дандаа тамгатай. FedEx ч гэсэн өөрийнхөө тамгт тэдэнд явсан шүү. Тамгатай, тийм ээ. UPS ч тамгатай, бүх зүйлүүд. Тийм, бүх зүйлүүд тамгатай. Энэ аюулгүй эзэндээ хүртлээ ингээд аюулгүй явна гэсэн юм тамгатай. Тэгээд аюулгүй болгох гэж зүйлийг Библиэд бол дандаа лацдах гэж хэлсэн байгаа. Яг тэр үед бол дандаа тийм нэлцгай зүйлүүдээр тэр дарж агаад тэр аюулгүй болох газараа дарж агаад тэгээд тамгаа дээр нь дардаг тийм лацдаг байсан байна. Дарц маягтайгаар дардаг, тийм. За Матай 22 ишлэл хараа явж. Матай 27-гийн 66-д тэд очиод хадан дээр лац тавьж харуул гарган булшийг манцгай үж юм, тийм. Иесусыг хадан булшинд авч оршуулсны дараа нөгөө фарисеучуд юунууд дагалдагчид нь шүн хулгайлч магадгүй гэдэг тэрийг аюулгүй болгох үүднээс очиод тэнд лац тавиад тэгээ бүр харуул тавиад тэр булшийг манжсэн, тийм. Тэрэн дээр яг энэ лац тавих буюу тамгалах гэдэг үе гэсэн. Гэхдээ эднэрийн энэ ажиллаагүй штэ. Иесус хатан булшнаас гараа ирсэн гэдэг дараа, тийм. За Илчлэлт 20-2-оос 3 дээр тэрээр диавол ба сатан болох эртний могоо буюу лууг бариад түүнийг хүлж 1000 жилийн турш ёроолгүй гүнд хайжээ. Тэгэд 1000 жилийг нь дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүй тул түүнийг түгжээд лацдаг гэж юм, тийм ээ. За Иесусийн хаанчлалын 1000 жил болоход энэ бол болоогүй шүзэл байгаа шүү дээ. 1000 жил болоход Иесус энд ирээд хаанчлах үед сатаныг яана гэж юм. Хүмүүсийг мэхлүүлэхгүй тул сатаныг бас түгжээд лацтна гэж шүү дээ, тийм ээ. Нөхөн түгжээд лацтна гэдэг. Дараа нь бол сатаныг бол түр хүмүүсийг шалахын тулд гаргаж тэрний өмнө л ингээд лацдаг. Тэгэхээр тийм тамгална гэдэг үг бол лацдаг уу аюулгүй болох гэдэгтэй утга нэг байна. За мөн тамгалах нь нууцыг хадгалах гэсэн бас утгыг агуулдаг, тийм ээ. Илчлэлт 14 дээр 7 аяг нэжигнэхэд би бичих гэтэл Тэнгэрээс 7 аягийн нэжигнэний ярьсан юмсыг битүүмжил тэдгээрийг бүү бич гэх дуу гарахыг сонсов гэж юм, тийм ээ. За энэ бол бас болоогүй иш үзүүлгийг ярьж байгаа илчлэл намын битүүмжлэх гэсэн утгатайгаар ямар нэгэн зүйлийг аюулгүй болохын тулд одоо битүүмжилдэг. Одоо орчин үеийн амьдралын гол жишээ бол юу гэвэл нөгөө байрны мөнгөө төлөхгүй байгаа айлуудыг үүдэн дээр нь eviction notice тавьсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүн хэн ч орж гарч болохгүй гэсэн. Тэр эзэмшигч нь өөрөө орж гарна гэсэн утгатай битүүмжилж байгаа шүү дээ, тийм ээ. Яг тэрнтэй төстэй зүйл. Илчлэлт 22-10 дээр тэр надад ингэж хэлв. Энэхүү номын иш үзүүлгийн үгсийг бүү лацд. Учир нь цаг ойрхон байна гэж хэлсэн байна. Энэ дээр бол яаж байгаагаар нөгөө тамга барьсан элч гарч ирж байгаа шүү. Тэгсэн чинь тэр Тэнгэр элчд болохоор битгий энэ дээр тамга дараарай иш үзүүлээ. Яг л тэгтээ тэргүй цаг орох учраас тэр иш үзүүлээд задрахад билсэн. Битгий битүүмжлээрэй гэж хэлж байгаа. За Дэд хууль 32-34 дээр тэр нь надад хадгалагдаж миний агуулхад лацдуулсан байгаа
босоо гэж энд асууж байна тийм ээ. Эзэн өөрийнхөө агуулгад бас юмыг битүүмжилдэг байна шүү дээ. Энд хүрэгдэггүй юм. Эзэн бас бусдыг хүрэгдэггүй юм байдаг байна тэр тухай. Тэгэхээр энэ бас нууцыг хадгалах гэсэн холбоотой. За тамгалах гэдэг нь бас ямар нэгэн гэрчлэлийг баталгаажуулахтай холбоотой яригддаг ойлголт байна. Иохан 3:33 дээр түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн бурхан бол үнэн гэж батлан хамгаалсан юм а гэж. Түүний гэдэг чинь Есүсийн гэж байгаа тийм. Есүсийн гэрчлэлийг хүлээн авсан хүн бурхан бол үнэн гэж батлан. Есүсийг таньсан л бол бурхан үнэн гэж хүлээн зөвшөөрдөг байна шүү дээ. За энийг хэлж байна тийм ээ. Иохан 6:27 дээр та нар мөхөж устдах хоолны төлөө бус харин мөнх амьд хүргэх хоолны төлөө ажил. Үүнийг хүний хүү та нарт өгөх болно. Учир нь түүний дээр эцэг бурхан өөрийн тамгаа дарсан юм а гэж. Тэгэхээр хүний хүү гэдэг чинь Есүсийг хэлж байгаа тийм ээ. Есүс биднэрт мөнх амьд хүргэх хоолыг өгнө. Тэрний төлөө бурхан эцэг өөрийнхөө тамгыг дарсан юм а. Тэгээ бидний амьдрал бол дандаа Есүсийг гэрчилсэн амьдрал гэж байгаа тийм ээ. За тамгална гэдэг нь бас ямарваа нэгэн эзэмшлийг баталгахтай холбоотой. 2 дугаар Коринт 1:22 дээр бас тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд сүнсийг барьцаа болгож өгсөн. Энэ дотор нөгөө тамгалах, барьцаа гэсэн хоёр ойлголт хоёулаа явж байна шүү дээ тийм ээ. Яаж авал энэ бол миний хүүхэд гэж бурхан ариун сүнсээр тэрийг тамгалж байгаа гэсэн. Илчлэлт 7:3 дээр бурханыхаа боолуудын духан дээр биднийг тамга дартал газарт ч тэнгист ч модонд ч бүү хөнөөл учруул химээв гэж. За энэ дээр яаж юм гэхээр бурханы боолууд гэдэг чинь бид нар эзний өмнө очиод нөгөө хонь ямаага ялгаад бурхан бидний дээр бас тамгалах нь шүү дээ тийм ээ. Тэр тамгыг дартал газарт ч тэнгис модонд ч бүүнүүд мөн дараа нь газар дээр үлдсэн хүмүүст иш үзүүлэгчнэр болоод дахиад сайн мэдээ өргөн бас шинэ итгэгч нар гарч ирнэ тийм. Тэд нар бас тамгалах ёстой тийм. Тэрийг хүртэл тэр эцсийн өдрүүдийг тусдах үйлдэлүүдийг хийхгүй гэдгийг хэлж байна. Тэгэхээр бурхан өөрийнхөө эзэмшил, өөрийнхөө бүтээлүүд, өөрийнхөө эзэмшлэлээр өөрөө тамгаа дарддаг гэдгийг. Тэгээ бид нарыг бурханы хүүхэд болсон гэдгийг эхнээс нь дуустал нь батлахын тулд ариун сүнс биднэртэй тэр золилтын өдөр хүртэл хамт ажиллаад явна гэсэн үг. Тэг ингэж явахдаа ариун сүнс бидний байр суурийг байнга зааж биднийг байр суурин дээрээс тогтоож явна гэсэн. Бидний байр суурь бол юу гэхээр Есүс Христ тийм ээ. Есүс Христ. За яг ингэж явахдаа бол ариун сүнс бол өөрийнхөө үрчлэлийн сүнс гэдэг үүргээ гүйцэтгэдэг. Тийм Spirit of Adoption гэж байгаа. Бид нар бурхны өргөж авсан хүүхдүүд болох гэж байгаа. Бид нар уг нь бол Эден цэцэрлэгт Адам Ив хоёрыг бүтээхэд яг бурхны хүүхэд байсан шууд утгаараа тийм. Гэтэл Адамын дуулуургүй байдлаас болоод бид нар бурхны хүүхдээсээ болоод сатаны хүүхдүүд болсон байж байгаа тийм ээ. Сатаны эзэмшилт очсон. Одоо бурхан биднийг буцаагаад та нар миний эзэмшил ахтайг буцаагаад авахтаа гэж үрчилж авч байгаа байхгүй, өргөж авч байгаа байхгүй. Яг гэвэл бид нар бурхан ааваа танихаач байцсан тийм. Хүн нөгөө төрсөн ааваасаа хол амьдарч байгаад ирэхэд танихгүй хүнтэй уулзж байгаа юм шиг байдагтай л адилхан бид нар бурхныг ерөөсөө танихгүй. Тэгээ бидний тэр төрсөн аавыг таниулахын тулд ариун сүнс ажиллаж байгаа байхгүй юу? Энийг үрчлэлийн сүнс ажиллаа хийж гин гэж хэлээд байгаа тийм. Бурхан аав чинь ийм шүү. Ийм бурхан бол хайр шүү, тийм ээ? Уурлахтаа удаан шүү.
нэгүүлсэнгүй шүү, өршөөнгүй шүү. Энэ болгоныг ариун сүнс биднэрт таниулаад явна гэсэн үг. Тийм ээ. Өөрөөр агаач танихаа гэсэн бид нарыг тэр ариусгалын замаар удирдах Бурхны хүүхэд ингэж амьдрдаг юм шүү гэдгийг зааж өгөөд явна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ариун сүнс. Тэгж удирдуулахын тулд бид нар ариун сүнстэй өдөр тутам хамт байж дуу хоолой удирдамжийн сонсож дагнаа гэсэн үг байна. Тэгэхгүй бол яа гэхээр ариун сүнс гомдно гэсэн үг. Ром 8:14-16. Учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хөвгүүд юм аа. Дахин айдас төрөх боолчлын сүнсийг та нар хүлээн аваагүй. Харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Түүгээр бид ааваа, эцэг минь гэж дууддаг. Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэгэ гэж хэлж. Энэ аахгүй юу? Бид нар шууд Бурхныг яагаад ааваа гэж дуудаж чаддгүй гэхээр бид нар хүүхдэн гэдгээ таньж мэдэхгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар тэрийг таниулах ажлыг ариун сүнс хийж байгаа тийм ээ. Бид нар яагаад таньж мэдэх юм бол бид нар өөрөө ирэхгүй Бурхныг ааваа, Тэнгэрлэг ааваа гэд дуудаж чаддаг, залбирч чаддаг, Бурхантай тэгж ярьж чаддаг болдог байгаа тийм. Бид нар чинь заримдаа нөгөө төрсөн аавгаач ааваа гэж дуудаж чаддаггүй байгаа шүү дээ тийм ээ тийм. Харин бид нар бидний амьдрал дээр байсан аавуудаас агуу аавтай гэж ойлгох юм бол бид нар Бурхныг ааваа гэж дуудаж чадна тийм. Тэгээ бид нар яг таны хүүхэд, Бурхан бид нар таны хүүхэд гэж хүлээн зөвшөөрч чадах юм бол бид нар Бурхан руу явах. Хүүхэд чиг итгэлээрээ хизээч гүгээд очиж чадна тийм. Хүүхэд чиг гиннээр бид нар Бурхны өмнө сүгдэж сууж чадна. Хүүхэд чиг үгийг бид нар анхааралтай сонсож чадна. Өнөөдөр бид нар яг Бурхны хүүхэд гэж өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас бид нар бардан зантайгаар алхаад байгаа байхгүй юу? За ингэж ариун сүнстэй алхаж байгаа үед бол Есүс бидний суур хിവэрэ. 2 дугаар Тимот 2:19-дээр хэдий тийм боловч Бурхны бат суур нь хിവэрэ байна. Энэ нь эзэн өөрийн хүмүүсийг таньдаг, эзний нэрийг нэрлэгч хүн бүр бузар явдлаас хол байгтун гэсэн тамгатай гэж. Тэр тамганы гол утга учир нь юу гэж юм? Бид нар Есүс дээр суурилсан юм аа. Тийм ээ? Тэрийг л бид нар тунхаглаад явж гин гэсэн үг шүү тийм ээ? Тэгэд Есүсийн нэрийг бид нар дурдаад явахдаа бид нар муу юмнаас хол байж чадна. Тэр тамганы утга учир бол юм ба. Тэр тамгыг хараад дээрүүд бол хаад болгон өөрсдөө тамгатай тийм. Энэ яг тэрний тамга гэж бичдэг тийм. Нөгөө Чингисийн элч нар нэг улсаас нөгөө улс руу явахдаа алтан гэрээгээд тамгатай байсан тийм. Тэрийг үзүүлээд явдаг. Тэрийг үзсэн ямар ч улс орон тэр элчийг өнгөрөөдөг, үгийг нь сонсдог тийм байсан тийм. Яг тэр шиг тийм тамга биднэрт байгаа гэсэн. Тэр тамга биднэрт байж ах юм бол муу сүнс биднэр рүү довтолж чадахгүй шүү дээ. Бид нэр өөрсдөө бидний эзний хүүхдгээ яагаад тунхаглаж залбирлах ёстой вэ? Муу сүнс сонсохын тулд тийм. Бид тэгж тунхаглаж залбирч явах хэрэгтэй тийм. За тэгээд Бурхан бид нарыг ингэж ариун сүнсээр тамгалаад зогсохгүй биднэрт бас тэр сүнслэг гүйлгээний барьцаа болгоод бас ариун сүнсийг өгсөн гэж түрүү хэлсэн байгаа тийм ээ. За энэ тухай одоо бид нар үзье. 1-р Коринт 1:21-22. Христ дотор биднийг та нартай хамт баттгаж тоссон тэр бол Бурхан мөн. Бас тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд сүнсийг барьцаа болгож
өгсөн ажээ гэж хэлж байна. Тэгэхээр энэ барьцаа гэдэг ойлголт бол тэр тамгалсан гэсэн ойлголтноос тусдаа ойлголт гэдгийг эндээс бид нэр харж байна. Христ дотор тосолсон гэж хэлж байгаа. Тосолно. Юугаар тослогддог вэ? Ариун сүнсээр тослогддог. Тийм ээ? Тэгээд тэр тосолж байгаа тэр бол бурхан мөн гэж хэлж байна тийм. Христ бид нарыг ариун сүнсээр тосолж байна. Тэгээд хамгаалчаад тэгээд барьцаа болгож өгсөн. Ариун сүнсийг барьцаа. Ариун сүнсийг депозит болгож өгч байгаа. За депозит болгоход нэгдүгээрт нь биднэрт аль хэдийн ариун сүнс ороод ирсэн байгаа тийм ээ харагдаад. Тэгээд дээр нь барьцаа болгож өгч юм гэхээр биднэрт ариун сүнсний хүчийг өгөөд бэлэг авиасуудыг өгөөд дуудлагуудыг үйлчлэлүүдийг өгдөг байж байгаа. Тэр бол болгон бүгдээрээ биднэрт өгж байгаа депозит нь. Тэгээд бид нар тэрийг яах ёстой вэ? Ашиглах ёстой тийм ээ? Тэрийг ашиглах ёстой байхгүй юу? За бид нар одоо юу зээлэр юм авахтаа ч гэсэн дандаа урьдчилгаа төлдөг шүү дээ тийм ээ. Тэр даун пеймент ч юм бол бас юм барьцааны мөнгө гэсэн үг тийм. Машин авах гээд очиход за ямар юу хийх юм? Даун пеймент хийх юм гээд асуудаг шүү дээ. Зарим нь бэлэн мөнгө өгдөг, зарим нь хучин машинаа бас даун пеймент өгдөг тийм. Яг ийм нөгөө гүйлгэн хийгддэг утгаар Библиэд нэг тайлбарласан байж байгаа. За Ром 8:9 хэрэг Бурхны сүнсээр та нарын дотор оршиж байвал Бурхны сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал та нар махан бие дотор бас харин сүнс дотор байна. Хэрэг хэн нэгэнд Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш. Ариун сүнс байхгүй бол бид нар Иесусийнх биш гэж хэлж байна. Тэгэхээр нэгдүгээр бид нар ариун сүнсээр тамгалагдсан байх ёстой. Хоёрдугаарт нь бид нар ариун сүнсний хүч бидний дотор байх ёстой. Тэр депозит хоёулаа бидний дотор байна. За хуучин гэрэн дээр яг энэ барьцаа болгосон тэр яг депозит гэдэг утгаараа бас хэрэглэгдсэн нэг ишлэл байдаг юм байна. Яг энэ номлыг бэлтгэхэд нөгөө бурхан надад ганцхан депозит гэж өгсөн байхгүй юу? Англиар. Одоо депозит гэж юу юм бэ? Библиэд депозит гэж юу гэдэг болоо гэж гайхаад судлаад ясч ерөөсөө 3 ишлэл дээр депозит гэж 3 ишлэл дээр байна. Нэг нь энэ Эзра 6-гийн 5 байсан байхгүй юу? За энийг бүгдээр харъя. Мөн Небухаднезарын Иерусалим дахь сүмээс авч Вавилон руу аваачсан Бурхны сүмийн алтан мөнгөн сав суулгуудыг Иерусалим дахь сүмд байсан газарт нь буцааж Бурхны өргөөнд тавь гэжсэн. Тэгвэл 50 гэдэг үг нь депозит гэсэн үг. 50 гэдэг үг. За энэ бол юу болж байгаа гэхээр Вавилоны хаанчлалын сүүлчийн хаан байсан нөгөө Белшазар хаан нэг найран дээрээ Иерусалимаас Бурхны сүмээс аваачсан нөгөө алтан ундуунуудад архиж удаа шүү дээ. Тэгсэн чинь хан дээр нэг гарч ирээд юу бичиг бичдэг те. Тэрийн Даниэл тайлж өгдөг шүү дээ. Гэт сүнслэг үйлчлэл зориулагдсан юмыг сүнслэг үйлчлэлд ашиглах ёстой те. Хэрэг хүмүүс. Тэд нар тэр найр цэнгэнд ашигласан учраас тэр хааныг тэр шөнө амин авдаг те. Гэхдээ нөгөө шадар хүмүүс нь алддаг шүү дээ. Тэгээд бурхан яг тэр алтан мөнгөн сав суулгуудыг буцааж авч яг сүмд нь тавиараа. Яг тэр сүнслэг үйлчлэлд ашиглуулаарай гэж хэлсэн байдаг. Нэг депозит. Тэгэхээр ариун сүнс биднэрт депозит болж ирэхэд бид нэр яг сүнслэг юмд тэр бүх зүйлүүдийг ашиглах ёстой гэсэн үг байгаа байхгүй юу? Тэ?
За шинэ гэрээн дээр болохоор 2 газрыг нь депозит гэсэн утгаараа байсан. За шинэ гэрээний хувьд бол ариун сүнс өөрөө ариун сүнсний баптизмаар өөрийнхөө хүч бэлгээсээ өгнө гэж яриад байгаа. Яг тэрийг бид нар Бурхны хаанчлалын төлөө ашиглах ёстой байхгүй. Одоо банк бидний нөгөө дансандаа хийж байгаа тэр депозитууд ооштой бид нар чекинг аккаунт, savings гэдэг депозит аваачаад хийхэд банк тэр байгаа мөнгнүүдийг чинь цааш нь хүмүүст зээлүүлээд ашигладаг шүү дээ. Харилцагчдынхаа мөнгийг ашиглаад өсгөөд бидний мөнгийг бол буцаагаад ичдэг. Хүүгийн өөртөө аваад банкчин яг тэр тэрүүгээр ашигладаг. Хүлэгч байхгүй дээ. Тэгж яг тэрнтэй адилхан ариун сүнсний тэр хүч бэлэг аваас ороод ирэхэд бид нар тэрийг ашиглахад тэр цаашаа өсөд үржиж сүнслэг үр ашиг нь бол өсөж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тийм зүйлүүд харагдахгүй байх юм бол бид нар сүнслэг гүйлгээ хийхгүй байна л гэсэн үг байна. За та нар шинэ гэрээн дээр гардаг талантын үлгэрийг санаж байгаа тийм ээ. Эзэн нь алс хол явахдаа 3 зарцаа дуудаад нэгэнд нь 5, нэгэнд нь 2, нэгэнд нь 1 талант өгөөд талант гэдэг нь тэр үеийнхэр ингээд одоо мөнгө жигэнж өгдөг байсан тэр одоо зооснууд гэж бодчих хэрэгтэй тийм зүйл. Тэгээд өгөөд намайг эртэл та нар өсгөөд байж байгаарэ гэд үлдээгэж явдаг тийм. Тэгээ өсгөөд явсан чинь 10 таланттай эзний ирсэн чинь баяртайгаар хэлээд би таны 10 талантыг өсгөх. Дахиад 10 талантаар өсгөхөөр 20 болгочод байжсан баг. Тэгээд эзэн итгэмжтэй сайн зарц байна гэдэг. Тэгээ 2 талант авсан бас өсгөөд 4 болгоцсон байжсан тийм. Тандаа 2 тэгсэн чинь 1 талант авсан нь яасан? Эзэн та тариагүй газраасаа ургац хураадаг тийм. Тавиагүй юм авдаг ийм эзэн учраас би таны имижийг аваачаад газарт болцсон шүү. Тэгээ энэ байна гэдэг. Ямар ч тийм өсгөж үржүүлсэн ашиг гаргасан юм байхгүйсэн. Тэгээд эзэн юу гэсэн? Тэгээ итгэмжгүй мө боолчээ яадаг. Ядуулаа бүр шийдэгдэг штеп. Чи тэр газар руу яв. Чи шүтээ авирна. Тэгж бүр шийдэгдэг байхгүй. Энэ эцсийн өдрүүдийн тухай хэлж байгаа байхгүй. Өөрөлдвөл бид нар сүнслэг ариун сүнстэй хамт тэр сүнслэг үйлчлүүдийг хийхгүй болвол яах вэ гэдгийг хэлж байгаа ийм үлгэр байхгүй юу? Энэ үлгэрийн тэр төгсгөлийн ишлэл дээр энэ депозит гэж үгнүүд гарч ирж байгаа. Лук 19:21-22. Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм гэсэнд тэр зөксгүй боол чамайг үгээр чинь биш үндэ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу гэж. Энэ дээр бас тавиагүй гэж өгөөд энэ тэр депозит гэдэг үг. Down payment гэсэн, put down гэсэн тэр үг. Матай 27 дээр тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүлэгчэд хадгалуулах ёстой байсан юм. Тэгсэн бол буцаж ирээд өөрийнхөө хүүтэй авах байсан юм аа гэж хэлсэн. Энэ дээр хадгалуулах гэдэг үг, депозит гэдэг үг. Энэ дээр яг тэр үед банк гэж байгаагүй. Тэгтээ тэр зах зээл дээр нөгөө мөнгө зээлүүлдэг хүмүүс суудаг. Тэрийг мөнгө хүлэгчд гэж нэрлэдэг байсан байгаа. Тэгээ тэр хүмүүст очиод тэр өгсөн бол тэр хүмүүс чинь чиний өмнөөс өсөөд өгөх байсан шүү дээ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүмүүсээс нь эзэн хүүтэй авчих байсан гэдэг. Тэгэхээр тэр эзнийх нь өгж байгаа тэр талант луг дээр болохоор мена гэж хэлээд байдаг тийм. Энэ болохоор бол одоо бидний хувьд бол ариун сүнсийг өгж байгаа тэр депозит урьдчилгаа гэсэн утгатай хамт байгаа байхгүй юу? Биднэрт өгж байгаа Бурхны өгж байгаа хөрөнгө оруулалтууд. Тэгээд бид нар Бурхан маш их хөрөнгө оруулалтыг өгсөн байдаг. Тийм учраас тэр хөрөнгө оруулалт өгсөн учраас Бурхан биднээс буцаагаад
юу хүсв? Сүнслэг ашигыг хүссэн шүү дээ. Хичнээн хүнд сайн мэдээ дарав. Та хичнээн хүний төлөө залбирав. Хичнээн хүнийг итгэж лөө. Чи өөрөө хэр их итгэж чөлөөлөгдөв. Хэрийг ариусгав. Тэ? Энэ бидний сүнслэг ашиг байхгүй юу? Бид нар хийх төстэй ашигуд энийг бурхан биднээс асууна гэсэн үг. Тэгэхээр бид нар ариун сүнсний хүч, ариун сүнсний бэлэг аюулсуудыг зохистойгоор ашиглах ёстой л гэсэн үг. Тэгээ энэ зохистой ашиглаж чадаагүй энэ болно яасан гэхээр өөрөө тэр эзнийхээ өгсөн зүйлийг газар булцсан биш те. Биднэрт бурхан биднэрт өгөхгүй энд одоо бэлэг ясахгүй энд ариун сүнсний хүч өгөхгүй гэсэн байхгүй. Бүх хүнд өгнө. Хүлээн зөвшөөрч зарим нь ариун сүнсний баптизм гэж байхгүй, бэлэг аяас гэж байхгүй дууссан гэд бүр нэрцаагаад ингэж ариун сүнс гомдох үйлдэл хийгээд байгаа болохоос биш. Байдаг гэж хүсэж байгаа хүн болгонд бурхан бол сүнсний бэлгүүдийг харамгүй өгнө. Бүр нэгээс илүү хичнээн нарийн ч хамаагүй өгнө те. Бид нар энэ тухай зааж байсан. Дахиад заахч болно. Одоо дагалдагчийн анги дээр бид нараас энийг үзнэ. Харин тэрийг авчаад, тэр бэлгийг авчаад газар нуугаад юу ч хийхгүй байж болохгүй. Тэгэхээр бид нар тэхийн болвол яг энэ эзний өгсөн зүйлийг газарт болсон боол эзний өмнө ямар харагдаж байгаа гэдэг шиг яг бид нар тэгж харагдах бол тэр бол ямар харагдаж байгааг бол маш талархалгүй харагдаж байгаа тийм ungrateful тийм авсандаа талархал байхгүй байгаадаа талархал байхгүй байгаа юмдаа сэтгэл ханаж тэр нь юугаар харагдаж байна гэхээр за тэр олныг авсан тэр 10-ыг авсан 5-ыг 2-ыг авсан өсөх тийм байгаа ганцхныг авсан би бол яах вэ тэ хүмүүс тэгдэжтэй тэр олон бэлэг яваастай юмнуудад үйлчлээд юм байгаа үст тэ би бол ганц бэлэг яваастай тэрүүгээр үйлчлээд яах вэ гэстэй адилхан байгаа байхгүй үржүүлдэг нь бол эзэн бид нар бол нэг байна уу хоёр байна уу бүх зүйлийг зөвөр л дуулууртай их хэвээр тэрийг 10 болгож үржүүлэх үү 100 болгож үржүүлэх үү тэр бол эзний өөрийнх нь хүсэл гэж байна. За тэгээ бас буруу бодолтой. Тэр бол эзнийхээ талаар буруу бодож байгаа шүү дээ. Та хатуу хүн. Тэ? Та бол тэр хүн шүү дээ. Эзнийхээ талаар маш буруу боддог. Бид нар бас бурхны талаар буруу боддог шүү дээ. Нэг юм хийчвэл бурхан шийдэх чинь хийхгүй бол бас бурхан шийдэх ч гэдэг юм шиг. Бурхныг маш их хатуу гэж бурхны нэгүслийн талаар маш их буруу ойлголттой байдаг. Буруу юм хийчвэл уучлаад авчих бурхан гэдэг талаар ерөөсөө боддоггүй. За тэр боолоос бас шудраг бус хандж байгаа тийм ээ. Тэр сүнслэг гүйлгээнд ороод үржүүлэх ёстой зүйлийг яатсан. Бүр битүүмжлээд хавд дарцсан байгаа. Буруу үйлдэл ингээ хийсэн. Шудраг бус хандж байгаа. Эзний өгсөн юмд шудраг бус хандж байгаа гэсэн. Бид нарт бас яг бурхан хэний төлөө залбирх уу, юуны төлөө залбирх уу, хэн дөрүүлэх үү гэдэг яс хилдэг зүйлүүд хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар хийхгүй бол шудраг бас хандж байгаа үйлдэл бас болдог гэж байна. За бусдаас ингээд буруу хайдаг. Тэгээ энэ бол бүр эзнээсээ буруу хайгаад байхгүй. Та тийм учраас та хатуу учраас гэдэг танаас болж юм хийсэн буруу өглөө эзэн л болж байна. Тэгэд өөрийгөө зөвтгөх чинь өөрийнхөө эзнийг зөв гэж үзэж чинь те би таны эмийг хадгалсан шүү. Яг энэ вэ шүү. Бүрэн бүтнээрээ байж шүү гэдэг тийм зүйл. Сүнслэг бэлэг аваасыг буцааж авдаггүй. Харин тэр хүн ашиглахгүй байх юм бол ариун сүнс тослогоо өгдөг. Тослогоог бол тэр бэлэг аваас ажилдахгүй байхгүй. Тослогоо бэлэг аваас харин бид нар ариун сүнстэй хамт талхаад эзний оршихуйд ороод хамт байгаад тослогоо авах юм бол тэр бэлэг бол хизээд ажиллана. Тэрийг бид нараас ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ тэр боол бол бас маш их айдастай тий. Бүр өөрөө хэлж штэ
би айсандаа болоод болцсон шүү гэж хэлж байгаа байхгүй. Биднэрт бол бурхан айдсын сүнсийг өгөөгүй те. Харин хайр, хүч чадал, бие захирахын сүнсийг өгсөн шүү гэж хэлсэн. За бас тэр бол маш их хорон санаатай, муу санаатай харагдаж байна. Яадаг гэхээр өөрийгөө л боддог байхгүй юу? Өөрийгөө л эзнийхээ өмнө нэг аргалаад аваад гарчих санаатай те. Юмыг хадгалаад өгчээ гэсэн санаатай. Бусдыг ерөөсөө боддгоо. Хэрвээ би тэрийг үржүүлээд хоёр болгочих юм бол бас үржүүлсэн нэгээр нь өөр хүнд бас тэ бас депозит хөрөнгө оруулалт хийн штэ гэдэг. Тийм бас бодол байхгүй байхгүй. Бид нар итгэл чөлөөлөх дээр тийм. Бид нар өөрсдөө итгэрээд чөлөөлөгдөх нь юунд илүү ашигтай вэ гэхээр Бурхны хаанчлалд. Итгэл чөлөөлөгдсөн хүмүүс буцаад өөрсдөө шарахаар бусдыг шаарлуулахгүй болчихно. Тэ? Өөр хүмүүсийг бас итгэж чөлөөлнө. Ингээд цаашаа үржиж явдаг байхгүй юу? Тэгээс бусдын төлөө хийгдэж байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй байна. Тэг энийг хийж байгаа. Яг ойлгохын тулд бид нар энэ энгийн амьдралын жишээ жоохон ашигладаг. Тэ тэр нь бас нэг жишээ. 90-ад оны дундор нөгөө нүүбийн хөгжлийн агентлаг Монгол доктортой хөгжлийн төсөл гэд хэрэгжүүлсэн байдаг нэг том сан байгуулаад тэгээд тэнд нөгөө нийгмийн олон байгууллагад нэгдэж орсон. Тэгээд манай хэвлэл урлагийн сургалтын байгууллагын хувьд тэр хэвлэл мэдээллийн чиглэлд ингээд нэгдэж орсон байхгүй. Тэгээд бидний үүрэг юу гэхээр Монголын нийгэмд мэдээллийн хоёр урсгалыг хангах. Яг тэгвэл Монголын мэдээлэл яаж яадаг вэ? Дандаа дээрээс доош чиглэлтэй. Дандаа төр засгаас гарсан мэдээллийг нөгөө хэвлэл мэдээлэл нь дандаа төрийн хэвлэл мэдээлэл давтаал тэгээд доошоо явдаг. Орон нутгаас ирэх мэдээлэл ерөөсөө байхгүй. Тэ? Бүх хэвлэл мэдээлэл Улаанбаатараас орон нутг руу явдаг. Тийм байсан. Мэдээллийн хоёр урсгал чиглэлийг хангах тэр юунд нь оролцсон гэдэг. Тэгээд тэрийг хангахад бол техник хэрэгтэй болсон байхгүй юу? Тэгээд ерөнхийлөгчийн тамгын газар бас мэдээллүүд авах хэрэгтэй болсон. Тэгээд аймгийн засаг даргын тамгын газруудад ерөнхийлөгчийн тамгын газраар дамжуулаад тэр нүүб мөнгө өгөөд тамгын газруудын нарийн бичигтэн гэдэг нэг компьютер авч өгч байгаа байхгүй юу? Тэгээд тэр нарийн бичгүүдийг бид нар авчирч сургаад компьютер яаж ашиглахыг сургаад тэгээд орон нутгийн хэвлэл мэдээллийн тэр нарийн бичгтэн мэдээнүүдээ авчирч хөт тэд нар манай хүрээлэн зүрх мэдээ дамжиж бид нар тэрийн төвийн хэвлэлүүдэд өгөх. Тийм ингэж юм two floor information гэх тийм юм хангана гэж бид нар тэр төсөлд нь оролцож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь тэр төслийнхаа явцад ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай уулзалт хийгээд сэтгүүлчтэйгээ уулзсан чинь нөгөө даргач ирсэн ярьж байгаа байхгүй юу. Нэг аймагт яваад очисон чинь аймгийн нэрийг нь хэлээ. Яваад очисон чинь нөгөө компьютер нь гэлгэр утгаар бүтээлчтэй хэвээрээ. Нарийн бичгийн машин дээр бичсэн хэвээрээ сужсан гинэ. Тэгээд яаж байгаа юм гэдгсэн чинь нарийн бичиг нь засаг дарга нь ойртуулдаг гинэ. Битгий над сая төгрөгийн үнэтэй мэдчихвэн төлхийн ингээд ойртуулахгүйсэн. Тэр чинь маш том депозит өгсөн байгаа байхгүй. Нөгөөдгийг ажиллуулахгүй. Тэгсэн чинь нөгөө ерөнхийлөгчийн тамгын газрын дарга өөрөө очиод компьютерийн суйрлуулж өгөөд интернеттэй нь холбож өгөөд ингэж ажиллаж өгнөд бүр хийж өгсөн гэдэг юм. Яг тэрнтэй адил байдал бид нар орчинтэй тэр ариун сүнстэй хамтарч ажиллахгүй бол нэг гэлхэр цаасанд нөгөө сүнслэг бэлгийн авьяасыг хулдаад ингэж боож тавьчаал тэг өөрийгөө зүтгэцсэн би өөртөө бурхны имийг хамгаалцсан гэж бодсон хүмүүс явах нь шүү дээ тийм. Тэр бид нар яг тийм л байж болохгүй гэсэн. Тэг бид нар итгэл чөлөөлтүүдийг хийгээд явж байгаа бүгдээрээ тэгээд хүмүүсийг ингэж одоо бид нар ерөнхийдөө ингэж ажиллаад байгаа итгэл чөлөөлтөө бид нар одоо бүр гүнзгийрүүлэх ёстой шүү дээ тийм зүйлүүд. Тэгэхээр зарим маань жоохон хорогдвол байх шиг харагдаад яг тэгвэл
хамт залбирая, зөвлөгөө авъя гэсэн хүмүүс цөөхөн байгаа байхгүй цөөхөн. Эдгэр чөлөөлөлтийг гэж байгаа хүний тэр залбирал нэмэгддэг. Тэ хүний төлөө залбирая гэсэн тэр хүсэл нь оволцдог байхгүй юу? Тэрээс буцлах хэрэгтэй. Энэ дотор орж ирэхэд тэр хүн орж ирэхэд энэ дотор мэдэгддэг байхгүй юу? Тэр зүйлүүд. Тэгэд сүүлийн үед бол жоохон тийм инертний байдалд орчихоо гэж боц. Тэр аргаа мэдчлээ гэж тайвширч ерөөсөө болохгүй. Тэр аргуудыг бид нар ашиглах хэрэгтэй байхгүй юу? Яг тэгвэл бид нар ариусгалын замаар явж байгаа тийм. Энийг нөгөө Дэвид Хернандес пастор тайлбарлахтаа их гоё тайлбарлаж байсан. Одоо бид нар тэр залилтын өдөр явах тийм эцсийн өдөр хүртэлх замыг ингээд урт хонголтой коридор гэж бодох юм бол бид нар яг тэр нөгөө үүдэн тийм өнөөдөр пастор Есүс үүд гэж ярьлаа шүү. Тэр хаалганы бид нар яваад орсон Иесийг хүлээж аваад тэр хаалгаар оронгууд бид нарыг тамгалцсан. Ариун сүнс тамгалцсан. Тэгээд тэр урт коридороор нь явна гэдэг нь бид нар ариусгалын замаар эдгэр чөлөөлөлтөд үйлчлээд явах зам ба. Тэгээд тэр замаар явж байхдаа бид нар заримдаа унаад ингээд буцна тийм. Яг нэг алхам буцна. Тэгэх юм бол бид нар хоёр алхам дахиад үргэлжлэнэ. Дахиад нэг алхам буцвал дахиад гурван алхам бид нар үргэлжлэнэ. Тэгээд тэр урт хонглоор бид нар ингээд явсаар байгаад тэгээд цаана хонглын үзүүрт харагдаж байгаа гэрш тэр лугаа орох гээд байгаа шүү дээ. Яг тэр төслөөр тайлбарлаж ирсэн байхгүй юу? Тэгээд бид нар одоо яг тэрээр явж байгаа шүү дээ итгэж билээ. Тэгээд тэгж явахдаа бид нар олуулаа алхаж байгаа тийм хамтаараа алхаж байгаа. Тэгэхдээ бид нар ганцаараа итгэж чөлөөлөлтөө. Миний итгэж чөлөөлөлтөөр бусад хүн итгэж чөлөөлөлтөн тийм бид нар бусад хүнд бас гэрчлүүдээ ярина. Тэгээ бусад хүнийг босгон байгуулна. Яг бол ариун сүнсний бэлгүүд бусдыг босгон байгуулахын тулд сүм чуулганыг босгон байгуулахын тулд өгөгддөг. Надад биш. Тэг бусдад зориулж өгөгддөг байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг хийх ёстой. Би өөрийгөө итгэж чөлөөлөхгүй яваад байна гэдэг чинь те би бусдын төлөө юм хийхгүй гэдэг байгаа. Утгатай агаар нэгнийг ойлгох хэрэгтэй байна. Тэгээ бид нар заримдаа ариун сүнстэй тэр дотор хамт алхана. Заримдаа хоцорцсон явж байна. Заримдаа унтсан байна. Уйлдсан сууж байна. Тэ? Гэвтэл ариун сүнс бид нарыг орхихгүй, хизээч орхихгүй. Нэг залбирлын цаана, нэг магтаалын цаана, нэг талархлын цаана ариун сүнс байж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй тий. Уг нь л яг хажууд л байгаа байхгүй. Бид нар өөрсдөө хол гэж бодно. Харин тэр залбирахад л магтахад л ариун сүнсийг бид нар мэдрэх болно. Хэрэв бид нар унах нь бага тий, хоцрох нь бага, итгэмжтэй яваал байх юм бол итгэмжтэй хүмүүст улам их өгдөн тий. Нэгүслийн дээр нэгүслийг өгнө гэж байдаг байгаа шүү дээ. Тэгээ харин бид нар ингэж явахдаа суурин дээр байх маш чухал. За 1-р Коринт 3:11-ээс 17 дээр. Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христос өөр суурийг хинч тавьж чадахгүй. Хэрэг хэн нэгэн хүн энэ суурин дээр алт мөнгө эрдэнийн чулуу мод өвс болон сүхлээр бариул ажил болгоно нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Хэрэг хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналан хүлээн авна. Хэрэг хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсна. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана. Та нар өөрсдөө Бурхны сүм мөн бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэг хэн нэгэн нь Бурхны сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурхны сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн гэж хэлж байна. Бид нар яг Бурхны сүм. Тэгээ бидний тэр суурь дээр юу босхгүй гэдэг нь чухал. Яг тэгвэл суурь буруу байх юм бол бид нар өөр янз бүрийн юмнууд босгох нь шүү дээ. Алт мөнгө эрдэнийн чулуу мод өвсвөл.
тэр галаар шалгагдана. Бид нар итгэлийн амьдралынхаа дундор байхдаа шалгагддаг. Тэгэхээр галаар шалгахад галд юу нь байхгүй болох. Өвс сүрэл мод бол байхгүй л болно үстэй тийм. Тэгэхээр бид нар буруу яваад очиход эцсийн өдрөө хүртэл зөв буруу явсмаар шагналаа авахгүй. Зөв явах юм бол бид нар шагналаа авна. Тэг хийсэн бүх үйлчлэл юунууд нь буруу шатцсан ч гэсэн ямар ч байсан бид нар аврагдана гэдэг хэлж штэ. Тэр өөрөө бид нар гал дундрахтаа аврал нь бол шатахгүй юм штэ. Харин буруу хийжсэн зүйлүүд нь шагнал тэнцэхгүй. Шагналын шалгуур тэнцэхгүй байна. Тэгэхээр бид нар энэ юугаар шүүгдэх вэ те? Юугаар шалгагдах вэ гэдэг бид нар мэдэж авах хэрэгтэй. Итгэвчд юугаар шүүгдэх вэ? За нэгдүгürt нь сургаалуудаар те. Бид нар яг эрүүл зөв сургаалаар явсан уу гэдэг асуудал. Эрүүл зөв сургаалыг заах нь намлагч нарын үүрэг мөн. Бас эрүүл зөв сургаалыг сонгож сонсох нь бас итгэгчдийн үүрэг мөн. Тийм ээ. Яг бол ариун сүнс дотор ч байгаа. Бид нар энэ зөв зааж гэнэ үү, буруу зааж гэнэ үү, тэ? Хүлээж авах ёстой юу, үгүй юу гэдэг. Хүмүүс өөрсдөө явах сүмээ сонгож авдаг, тэ? Энэ сургаалыг сонсчиж сүмийг сонгож авна шүү дээ, тэ? Хэрвээ зүгээр л энэ сүмд монголчууд явдаг юм байна, тэ? Энэ сүм хоол өгдөг юм байна, тэ? Энэ сүм залуучууд олонтой юм байна гэж сонгох юм бол тэр бол ихэвчлэн буруу сонголт болдог. Хамгийн гол зүйл бол сургаал, тэ? Хүмүүс ихэвчлэн энэ сүмийн магтаал гоё гэж сонгосон нь юу их бас их байдаг тийм биш. Сургаал нь хамгийн чухал зүйл. Библи судлаараа юу зааж байна тийм сургаал. За бусдад хэрхэн хандсанараа бид нар бас шүүгднэ гэсэн үг тийм. Хүмүүсийг уучлж юу тийм. Өршөөж юу, хүмүүсийн төлөө залбирч өгч юу. Нэгүсэлтэй хандж юу. За энэ бүх хандлагууд тийм ишлүүдийг уншихгүй ядвал зарим бүр бүтэн бүлэг аваа та нар тэмдэглэж аваад энэ дэр гарах л. Итгэвчд юугаар шүүгдэх вэ? Би өгөөгүй нөө. Өгөөгүй юм тий. Сургаалууд бол Ром 2:14-өөс 16 тэгээд Ром 14 дэх бүлгийг уншаарай. За бусдад хэрхэн хандсан гэдгээр Матай 18, Ром 14-ийг уншина. За дэлхийдээ нийцсэн байдлууд. За бид нар дэлхийдээ нийцсэн байдал. Бид нарыг юу гэсэн? Нэг хөлөө сүмд нэг хөлөө дэлхийд тавиараа гэж юусоо хэлээгүй те. Хоёр хүчин нэг л газар байх ёстой. Колосай 3, Ром 1:2, Ром 8:1-ээс 3, Ром 14:1-ээс 23. Дараа нэмийг би тавьд өгчнө. Тэ? Тийм үү? Байгаа мэн. Тэнийг зэрэг. Бид дэлхийдээ нийцэн гэдэг чинь өөр заримдаа бид нарыг хүмүүс тийм юм хийж болохгүй гэж хэлээрэй гэдэг. Тэгээ бид нар яг ариун сүнс хэл хийж байгаа юм чи хэлчихдэг. Гэтэ тэр шийдэх нь тэр хүн яа шүү дээ. Тэр хүн өөрөө дэлхий рүү явах юм бол бид нар яаж чадахгүй. Бид нар бол хэлсэн үг нь бол ариун сүнсний хэлэх юмыг л хэлсэн байдаг. Тэгээ харин тэр хэлсэн байхад тэр итгэж хүн тэрийг хийсээр байсан бол өөрөө л тэр тооцоогоо бодно тий. Бурхан юм өөрөө тооцоогоо бодно гэсэн үг. Харин сүм чуулганд бол ингэдэг тий. Та нар өөрсдөө чуулганыхаа хүмүүсийг дагалдуулахгүй бол дэлхий дагалдуулна шүү гэж хэлдэг байхгүй. Тийм учраас бид нар хүмүүстэй хэлэх ёстой юм бол хэлэхээс өөр аргагүй тий. За бид нар үгсээр хэлж байгаа үгсээрээ шийдэх.
Яг гэх юм бол амнаас гарч байгаа үгээр бидний зүрхэнд байгаа санаа бодол сэтлүүдийг илэрхийлж яадаг тийм үгсээр шийдэг. Бидний амнаас дандаа ерөөл гарч явах ёстой байтал хараал гаргаж болохгүй, хараал ерөөл хоёр нэг амнаас гарч болохгүй гэдэг. За бусдад муугар нөлөөлсөн байвал тэрүүгээрээ бид нар бас шүүгдэнэ. Бид нар бас өөрийн мэдлэхүй бас бусдад муугар нөлөөлсөн байдаг. Тэрийг олж мэдвэл бид нар бас гэмших хэрэгтэй. Итгэгч нар бол зориуд муугар нөлөөлөе гэж боддгоо байх. Гэхдээ санамсаргүй байдлаар бол нөлөөлдөг. Ялангуяа хэн нэгэн хүний тухай өөр хүнд ярихад тэр нөгөө хүндээ нөлөөлнө гэж бодохгүйгээр бид нар ярьцдаг тохиолдлууд байдаг. Нөгөө хүндээ муугар нөлөөлнө гэдгийг мэдэхгүйгээр тийм. Тэгвэл хэнд юу ярихаа бол бас сайн мэдэх хэрэгтэй. За өөрсдөө сүнслэх амьдраагүй тэгэд өөрсдөө бэлэг яриасаа ашиглаагүй. За энэ саяны тэр итгэмжгүй зарцын үйлдэлээр харагдаж байгаа тийм ээ. Энэ жишээ. Өөрсдөө Библийг уншдаг гэж хүнийг Библийг унш, өөрсдөө залбирдаг гэж хүмүүсийг залбир бэл. За мөн бурханд дуулуургүй ханддаг, ариун сүнсэнд бууж өгдөггүй бол тэрүүгээрээ за ийм зүйлүүдийг итгэгчид шүүгдэх. Итгэгч хүмүүс бол ганцхан л юмар шүүгдэж тийм ээ. Есүсийг яагаад хүлээж аваагүй гэдэг шүү. Итгэгч хүмүүс бол шүлт нь өөр яг ийм байдлаар гэж шүүгдэнэ гэсэн. Тэгээ бид нар тэр золилтын өдөр Бурхны өмнө нүүр бардам зогсохын тулд итгэл дотроо ариун сүнстэй л хамт алхаж явах хэрэгтэй. Тохиролцохгүй байж хамт алхах уу гэд Амос номонд гэдэг чтэй. Тохиролцсноо л гэсэн үг. Тэр Бурхан биднэрт бүх зүйлийг өгсөн. Хүүгээ өгсөн. Ариун сүнсээ өгсөн. Ариун сүнсний хүчийг өгсөн. Есүсийн эрх мэдлийг өгсөн. Амлалтуудаа өгсөн. Хичнээн их амлалт биднэрт өгсөн байгаа тийм. Харин бидний хийх зүйл өгөхөөр итгэмжтэй л байна. Бүх зүйлд нь итгэмжтэй байна. Тэгээд бид нар золилтын өдөр мөхий хэзээ юутагогээ бид дуулна бүгдээрээ багтаа эзнээ харах болно. Чин золилтын өдрийн дууш бид нар тунхаглаад болж байна. Тэгэхээр бид нар ариун сүнсээр тамгалагдсан, ариун сүнс өөрөө биднэрт барьцаа болж ирсэн гэдгийг бид нар сайн өнөөдрийн номлоос сайн ойлгох хэрэгтэй байна. Эзэн танд талархъя, үнэхээр их талархъя. Иесус Христийн нэрээр танд талархан залбирч байна эзэн. Эзэн бид нар өнөөдөр эзэмшлээ тунхаглаж байна. Бид нар таны хүүхдүүд. Ownership is yours. Бид таны хүүхдүүд. Бурхны хүүхдүүд шиг алхахад та биднэрт туслаач. Бид нар энэ дэлхий дээр Есүсийн эрх мэдлээр ариун сүнсний хүчээр зоригтой, золбоотой ялсан баатрын дүрээр алхах болтугай гэж өөрсдийгөө ерөөн залбирч байна. Бүх зүйлийн дээр бид нар сүнслэг ялалтыг тунхаглан залбирч байна. Та биднэрт бүх зүйлийг өгсөн талархаа. Таны өгсөн бүх хөрөнгө оруулалтуудыг үнэхээр сүнслэг хүлгээнд оруулж олон дахиж
үржүүлэхийн төлөө ашиглагдахад бэлэн байна эзэн. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Ариун сүнстэй хамталгаж нэгүслийн үйлчлүүдийг хийхэд та бидний алсын харааг чиглүүлж, зорилгыг тодорхойлж, алхмыг нэг нэгээр нь тавьж өгч туслаач гэж гуйж байна. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Есүс Христийн нэрээр талархан гуйж залбирлаа. Амен.